Анх 1959 онд Улаанбаатар хотноо болсон олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анх дугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож байсан бол энэ удаагийн монгол судлал, уламжлал ба орчин үе сэдвт монголч эрдэмтдийн хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн судлаачид оролцож байна. Олон улсын монгол судлалын 13 дугаар их хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн ордонд өнөөдөр нээлттэй хийж салбар хуралдаанууд Чингис хаан үндэсний музейн их танхим, бага танхим болон эрдэм шинжилгээний номын санд үргэлжилж байна. Олон улсын монгол судлалын холбооны тэргүүнээр 7 жил ажилласан Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуун, Оросын холбооны улсын архиваас шинээр олдсон 17 дугаар зууны худалдаанд холбогдох захидал бичгүүд сэдвээр Монголын түүх судлалын салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүллээ. Илтгэлдээ Монголын 17 дугаар зууны түүхийн асуудал өнөө хүртэл нарийн судлагдаагүй. Судалгаа хамрах хүрээ агуулгын хувьд Орос улс Манжчин улстай зайлшгүй харилцах түүхэн нөхцөл цаг үеийг хамардаг. Монголын түүхийн олон асуудал энэ л үед өрнөж, хожимын үр дүнгийн их суурь тавигдсан. Судалгааны их баримтаа Оросын холбооны улсын Эртний улсын түүхийн архив, гадаад хэргийн архив, түүхийн архив, дорн дахны гар хүчмлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивуудаас шүүрдсэн нийт 11 захидалд тайлбар сэлт хийгээд эх онд хэвлүүлнэ. Тэрээр дээрх байгууллагуудаас илрүүлсэн монгол бичгийн дурсгал нь 17 дугаар зууны Монголын түүх, ялангуяа Орос ойрд, халах ойрд төв Аз, Манжийн харилцааг тодруулах чухал дурсгал юм. Цаашид уг бичгүүдэд дурддагдж буй тухайн үед хэрэглэж байсан эдүлгийн зүйлсийг угсаатны судлаачид нэр томьёог нь түүхэн хийж хинжээчид олон талд харилцааг судлахын тулд Польш, Москвагийн архивын материалтай зайлшгүй харьцуулж судлах шаардлагатайг тэмдэглэв. Тэрээр шинжлэх ухааны академийн түүх угсаатны зөв хүрээлэнд бүртгэлгүй байсан 100,000 гаруй хуудас материалыг бүртгэлжүүлж, Английн, Британийн музейтэй хамтран дижитал болгож олон нийтэд хүргэсэн гэдгийг хэллээ. Тус олон улсын монгол судлалын салбар хуралдаанууд тун сонирхолтой олон илтгэл тавигдсаар байна. Тухайлбал Япон улсын Кобе их сургуулийн олон улсын соёл судлалын агсан төвчний сургуулийн профессор Тачибана Макатогийн Австралийн Нью Саулз мужийн дотор байгаа Мэчин номын санд хадгалж байгаа Монголын гүн хэмээн алдарсан Ларсоны монгол бичгээр бичсэн захидлыг танилцуулсан. Тэр бичиг Монголын эрх баригчид 6 эрх баригчид хайгалсан. Намнансран, ерөнхий сайд Намнансран, Хан Дурж, Дарман Царянчмэд, Гомбосран, Намсрай, and Понццран гэдэг тийм захидлыг танилцуулсан. Тэгээд тэр захидлын агуулган одоо нэг Япон хүн Монгол руу явах гэж байгаа. Тэр хүнийг Монголд очихоор туслаарай гэсэн тийм агуулгатай. Гэхдээ энэ Ларсон тэр Япон хүн шууд танихгүй. Тэгээд тэр Морисон Бээжинд байсан тэр Морисон гэдэг хүн Ларсоноос гуйгаад тийм захидал бичүүлсэн. Тийм учраас миний илтгэлийн гол санаа бол тухайн үеийн тийм гадаад хүний ховын харилцаа маш чухал. Танихгүй байсан ч тийм хүний харилцааг ашиглаад тэр Монголын эрх баригчдад хайгалсан захидлыг олж чаддаг байсан. Тийм ховын харилцаа маш чухал гэдгийг харуулсан. Тийм илтгэлийг тавьсан байна. Монголч эрдэмтдийн 13 дугаар их хурлыг олон улсын монгол судлалын холбоо, ерөнхийлөгчийн тамгын газар, эдийн засаг хөгжлийн яам, гадаад харилцааны яам, соёл спорт, аялал жуулчлал залуучуудын яам, боловсролын яам, архивын ерөнхий газар, шинжлэх ухааны академи, Чингис хаан үндэсний музей, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.